За та бүхэн сайн байцгаана уу? Нэгэн үсэгт судрын тайлбар хичээл цааш үргэлжилж байна. Үргэлжлүүлсэн багш бидэнд нэгэн үсэг судар А тарины утгыг тайлбарлаж байгаа. За тэгэхээр тарины А гэсэн тарин маань бидний дотоод огторгыг хэлж байгаамаа. За тэгэхээр энэ удаагийнхаа хичээл дээр бид одоо энэ нэгэн үсэг судраа эхэлж уншаад яг тэр тарины А үсэг хүртэл уншина. Тэгээд тэрийг уншсны дараагаар бид бясалгаж эхэлнэ. Бясалгаж эхлээд бясалгалаа дуусгаад дараа нь судраа мөн уншаад дуусгана гэсэн үг. Бэлэг бэлгүүний эхтор мөргмөө ийн хэмээн миний сонсхой нэгэн цагт ялж төгс нөхцөн бурхан Ражгрийн ойролцоо тас цогцолсон уулна 1200 аяга тахимлаг ба 50 гэлэнгийн хамт тоо томшгүй олон бод садва нарлууга хамт нэгнэ залран бөлгөө. Тэр үед бурхан наснаа төгөлдөр анандад ийн хэмээн зарлиг болов. Ананда нэгэн үсэгт судар бэр хамаг амтанд тус жаргалан гавчрахын тулд сайтар тогтоон автугай. Тэр юу вэ хэмээвээс энд болоо. Одоо та бүхэн суудлаан засаад нуруугаан ихцлэн. Одоо гүнзгий амьсгал авна. Тэгээд гүнзгий амьсгал гаргана. Бие сэтгэл хоёроо бүрэн амгалантай болов. Юунд ч санаа зовох хэрэггүй. Одоо бид А хэмээх энэ тарины хүчээр өөрсдийнхөө сэтгэлийн хамгийн гүнд хүрч очино. Одоо бид хоёр дахь дасгалыг хийн. Та бүхэн дахин сануулгад нэг амьсгаагаар нэг урт тариныг дуудана. Танд сонсогдохоо болсон ч бодолтой үргэлжлүүлэн тариныг дуудсаар байна хэмээн сэтгэнэ. Ямар ч дуу чимээ сонсогдохгүй амьсгал гараа дуусцсныхоо ч гэсэн бодол санаандаа тариныг үргэлжлүүлэн дуудсаар байна хэмээн сэтгэнэ. Эхлээд тарины дуу чанга байснаа бүдгэрсээр дуун сонсогдохоо болоод амьсгалч гарч дуусаад та цааш нь бодолтой үргэлжлүүлэн хэмээн уншсаар байна гэж төсөөлнө. Тэгээд эцэст нь чив чимээгүй нам гүм думбан.
Дотоод огторгуйнхаа гүнд нам гум чив чимээгүй. Дахиад гүнзгий амьсгал авч агаад дахиад сайн дасгалаад автна. Хэмээх тарнын дөө суларсаар амьсгал болж хуурна. Дараа нь амьсгал гарч дуусахад бодолтой үргэлжлүүлэн тарнаа уншсаар байна. Ингэж та сэтгэлийнхээ хамгийн гүний огторгуйд хүрч очино. Тэнд хүрэхэд бүрэн амгалантай чив чимээгүй нам гум хэмжээ хязгааргүй уудам огторгуй. Дотоод сэтгэлийн унган байгальдаа саатан орш. Чадахын хэрээр удаан саатан орших бол хэрвээ танд бодол ороод ирэх юм бол дахиад эхнээс нь гэсэн тарныг уртаар амьсгалан дуустал уншаад тарныг аялгав амьсгал болж хувирна. Амьсгал дараа нь гарч дууслаач бодолдоо үргэлжлүүлэн уншсаар байна. Тэгээд эцэст нь та сэтгэлийн байгальдаа хүрч очно. Сэтгэлийн хамгийн гүний унган огторгуй чив чимээгүй нам гум. Таны сэтгэлдээ уншиж байгаа тарин улам зүүлрөөд гүнзгийрсээр байна. Тэгсээр эцэст нь дотоод сэтгэлийн огторгуйдаа хүрч очно. Дотоод огторгуйдаа уусан байх зуурт та
та яг одоо цагтаа төгс оршиж байна гэсэн үг. Төгс одоо цаг. За, та бүхэнд баярлалаа. Одоо би судраа цааш нь уншиж дуусгана. Тэр юу вэ хэмээвээс энэ болоо. Бурхныг инхүү зарилгалсанд наснаа төгөлдөр ананд тэргүүтээ аяга тахимлгүүд ба бодсадва махасадва нар бэлгүүний чандад хүрхийг ухаарч Бурхны зарлагт даган баясаад ээлтэд магтваа. Нэгэн өсөгт судар үгээр төгсвэ. За, та дадлага хийхдээ яг ингэж дадлага хийн. Энд судраа талд нь хүртэл одоо тэр тарины А үсэг хүртэл уншаад тэгээд бясалгалаа хийж агаад бясалгалаа дуусгаад дараа нь судраа уншиж дуусгаад тэгээд бясалгалаасаа босч явах юм. За, бусад өөр хэл дээр ямар сонсогддгийг байгаа ингэж хийхэд бясалгал судар хоёрыг ингэж холбож дадуулахад ямар байдгийг байгаа би сайн мэдэхгүй байна. Тэгвэл төвд хэл дээр бол энэ маш тохиромжтой, маш тохиромжтой их утга төгөлдөр болдог. За, тэгээд энэ маш богинохон судар учраас та энийг хэд уншаад тогтооцсон ч болно. Тогтоочихсон ч болно. Тэгвэл бүр амар. За, ингээд орчуулагчийн хуваар хэлэхэд энэ судрыг Монгол төвдөр нь одоо энэ видеоны тэр тайлбар дээр нь оруулсан байгаа. Тэгэхээр тэндээс хараад энэ судраа тэндээс авч төвдөр юм уу эсвэл монголоор уншиж мөн болно. Энэ ингээд энэ Бурхны зарилгалсан энэ эдгээр үгсийг уншиж байгаа. Дунд нь өөрөө орж бясалгаж байгаа. Тэгээд энэ судрыг уншиж дуусгахад энэ ерөөсөө энэ маш гоё дадлах штэ үг нь.
үнэхэрийн утга төгөлдөр яг ёстой нэг ингэж л дадуулах хэрэгтэй гэж хэлмээр шүү. За тэгэхээр нэгэн үсэгт тарныг бид ийм маягаар бясалгал болгох хэрэгтэй юм аа. За ингээд мөн та бүхэн одоо зүрхэн судрыг уншиж агаад тэгээд хоосон чанарын бясалгал мөн хийж болно. За тэр ингээд хитрхи урт байна, хитрхи төвөгтэй байна гэх юм бол энэ нэг үсэг судрыг уншаад мөн бясалгаж болно. Илүү хялбар, илүү богинохон. За ингээд одоо А хэмээх тарныхаа яран дээр гэж ороход энэ А гэдэг энэ тарин маань үндсэндээ бол энэ аваа юм. Аваа. Одоо ихшиг үсэг гэсэн үг. Ихшиг үсэг. Тэгэхээр энэ төвд үсэг, санскрит үсэг бол хоорондоо маш төстэй. Тэгээд одоо үсгэн төстэй биш л дээ, энэ дуудлагын төстэй. Тэгээд одоо гийгүүлэгчийг арга, ихшгийг нь бэлэг гэж нэрлэдэг. Тэгэхээр чин тийм учраас одоо энэ эдгээр нь бол одоо бэлгүүний тарин болж хувирч байгаа. Бэлгүүний тарин. Ихшиг үсгүүд учраас тэр. За тэгвэл хум, хам зэрэг тарны үсгүүд бол одоо аргын үсгүүд гэж явдаг. За монгол хэлэнд эр ихшиг, эм ихшиг гэж байдаг. Тэгвэл энэ төвд санскрит хэлний цагаан толгойд тийм ихшгээ ингэж хоёр хуваадгүй, ихшиг гийгүүлэгч гээд эр эм гээд хуваачдаг байж байгаа. Арга бэлэг гээд. Тэгэхээр энэ бэлгүүний ихшгүүд, бэлгүүний тарнууд нь хүнийг илүү тайвшруулж идэг байна. Тайвшруулж идэг. Одоо энэ эднүс чинь хүнийг илүү тайвшруулж идэх гэж ойлгоно. Тэгэхээр таны сэтгэл илүү хямарсан, одоо ингээд маш их бодол, янз янзын юмд санаа зовцсон ийм байж байгаа үед энэ А гэсэн тарныг уншихад маш тустай. Таны сэтгэл их тайвширдаг байна. За тэгээд энэ Агаас гадна бас гэд унших мөн бас сэтгэл тайвшруулдаг байна. За тэгвэл одоо таны сэтгэл илүү ингээд бүүдийгээд, унтаараад, уйтгарлаад ингээд ноцоороо тийм байдалтай болоод ирэх юм бол харин энэ гийгүүлэгч орсон хум, хам зэрэг энэ гийгүүлэгч орсон энэ аргын тарныг унших юм бол таны сэтгэлийг сэргээж өгдөг байна. За тэгэхээр энэ тарин гэдэг маань одоо ингээд бичсэн байгааг нь харахад энэ бол зүгээр үсэг дөрс. Тэгсэн мөртлөө энэний энэ аваа аялгуунд болохоор хүний сэтгэлд ингэж нөлөөлж идэг ийм тарин юм. Тарин, аваа, ихшиг, аялгуу, чичиргээ. Дууны чичиргээ юм. Тэгэхээр зарим энэ дууны аваа, чичиргээ чинь хүний энэ сэтгэлийг ингээд тайвшруулж идэг, зарим төрлийн ийм чичиргээ хүний сэтгэлийг сэргээж өгч идэгоо гэж ойлгоно. За ингээд төвдийн цагаан толгоонд бол А үсэггүйгээр одоо ямар ч үсгийг хэлэх арга байхгүй. Ка, ха, та, ба алийг ч хэлэх арга байхгүй. Өөрөөр хэлбэл гийгүүлэгч үсгийг хэлэхэд тэрэн дотор нуугдсан А байгаад байгаа. Га, ха Агүйгээр нь зүгээр дангаар нь Г үсэг, Х үсгийг яаж хэлэхээ мэдэхгүй байгаа. Тэр А бол цуг хэлэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр л А үсэг бол бүх үсэгний эхн гэж яваад байгаа. Яг л хуусан чанаргүйгээр юу ч тэнд урахгүй гэдэгтэй адилхан. А үсэг чинь хуусан чанарыг төлөөлдөг байхгүй. Энэ хуусан чанарын агаараас л бүх юм
ургадаг бах. Тэгэхээр бүх үсэгний үндэс нь А үсэг. А үсэггүйгээр ямар ч үсэг хэлэгдэхгүй, хуусан чанаргүйгээр юу ч тэнд ургахгүй. Тэгэхээр бүх үсэгнүүд Аагаас үүдэлтэй бүх юмс үзэгдлийн мөн чанар нь хуусан мөн чанартай маа. Бүх юмс үзэгдэл нэгэн мөн чанартай. Тэр мөн чанар нь юу юм бэ гэвэл хуусан чанартай. Хуусан чанар гэдэг нь А үсэг юм аа. А гэдэг энэ тарина. За ингээ сэтгэлийнхаа унган мөн чанарт хүрэхийн цагт зарим хүмүүс ерөөсөө насаараа хаагаад олохгүй байсан юм аа олсон мэт маш их баярлдаг. Тэгвэл зарим хүмүүс маш их айдас төрдөг. Яагаад гэвэл тэд бүх юм алдчихж байгаа, байсан бүх юм байхгүй болчихж байгаа, хов хуусан өгтөргүйд барих юм юу ч байхгүй, барьцгүй болчдөг учраас маш их айж сандрах нь байдаг аа. За ингээ та бүхэн миний энэ хуусан чанарын хичээлийг аль хэдийн сонсчихсан тийм хүмүүс байгаа бол тэдгээр хүмүүсийн хувьд энэ сонирхолгүй санагдаж магадгүй. Тэгвэл энэ талаар сонсож явах нь маш их буянтай. Маш их буйныг хурааж байгаа. Би ч ингэж ярьж байгаараа буян хурааж байгаа. Та ч үнийг сонсож байгаагаараа буян хурааж байгаа нь гарцаагүй юм аа. За ингээд үлдсэн хэдэн минутанда энэ хүмүүсийн асуултанд би хариулъя гэж бодож байна. За эхний асуулт энэ хуусан чанарын тухайн асуулт байна. Хуусан чанарыг энгийн үгээр та тайлбарлавал яаж тайлбарлах вэ? Хуусан чанарыг төвдөр юу гэдэг юм бэ гэсэн асуулт байна. За хуусан чанарыг төвдөр тунва нэд гэж нэрлэдэг. За янз янзаар нэрлэдэг. Янз янзын үгээр хуусан чанарыг нэрлэдэг. За ингээд юугаар хуусан юм бэ? Энэ хуусан чанарыг энгийн үгээр юу гэж хэлэх вэ гэх юм бол би өөрөөсөө бие дааж бүтсэн зүйл энэ орчлон дээр нэгч байдаггүй. Тийм учраас энэ хуусан мөн чанартай юм аа. За ингээд яагаад хуусан юм бэ? Энэ харагдаад үзэгдээд байгаа юмыг яагаад хуусан гэж байгаа юм бэ гэх юм бол бидэнд харагдж байгаа энэ зүйл чинь шүтэн барилдаж харагдаж байгаамаа. Яг туйлын мөн чанартай тэд бол байдаггүй маа. Өгийн бүр язгуурын мөн чанар нь бол олдохгүй хуусан юм аа. За ингээд та надаас яаж мэдж байгаа? Хуусан гэдгийг яаж мэдж байгаа юм бэ гэж асуух юм бол задлан шинжлээд үзэх юм бол тэр эцсийн цэгтгүрч, эцсийн энэ байна гэсэн зүйлийг бид олохгүй маа гэж би хариулна. За тэгэхээр та юу гэж асуух вэ гэхээр тийм өөрөөсөө бүтсэн тийм нэгэн зүйл олдчихвол яах юм? Тэр тийм өөрөөсөө бүтсэн нэг цул зүйл эцсийн хамгийн жижиг хэсэг нь инэ гэсэн тийм зүйл байлаа гэд ямар асуудал гарах юм бэ? Ямар хохиролтой юм бэ гэж таасна. Юу нь буруу байгаа юм бэ гэж. Тэгвэл бүх юм буруутна. Тэгвэл бүх юм буруутаад бүх юм гацчихна. Гацчихна гэсэн үг. Тийм өөрөөсөө бүтсэн ийм хатуу цул тийм нэг матери олдчихвол юм бол бүх юм хизээч хөдлөхгүй тэр чигтээ гацчихна гэдэг шүү дээ. Маш том асуудал гарна. За тэгээд дээрэс нь би өөрөө хуусан чанарыг онцгсон хүн биш. Тийм болохоор миний хамгийн энгийн хариулт юу вэ гэвэл өөрөөсөө бие дааж бүтсэн тийм зүйл огт байдаггүй маа гэж би ингэж л хариулна. Өөрөөсөө бүтсэн бие гэдэг зүйл энд байгаад байна. Эсвэл энд нэг ийм эд юмс өөрөө бүтээд байгаад байна гэдэг нь бидний сэтгэлд тусж байгаа зүгээр тусгал юм. Сэтгэл энийг ингэж тусгаж хүртээд байгаа. Бид төрөлхөөсөө юмыг ингэж тусгадаг.
ийм энэ байдалтайгаа төрч өгсөн. Энэ чинь тэгээд бидний тэр бусад бүх зовлонгийн үндэс нь болоод байгаа. За дараагийн асуулт. За хүний хувьд тэр бутрашгүй, сарнишгүй мөн чанар гэж юу хэлж байгаа юм бэ? Хүний хувьд тэр нь яг юу гэж болох вэ гэсэн асуулт байна. За тэгэхээр одоо энд асуудал гараад ирж байгаа. Одоо энд та бүхэн маш болгоомжтой хандах ёстой. Ингээд иймэрхүү гүнзгий хуусан чанарын энэ гүнзгий үзлийн талаар ярьж явах үед бидний энэ үгээр илэрхийлж байгаа энэ хэллэнд бидний энэ үгэнд тэр болгон итгэх яг тэр өвчлөн бодох шаардлага байхгүй. Тэгж болохгүй юм. Тэгэхээр би зарим яриандаа ингээ бидний туйлын мөн чанар бол хуусан юм а байхгүй юм а гэж ингэж ярьдаг. Заримдаа бидний туйлын мөн чанар бол очир мэт ийм одоо сарнишгүй, бутрашгүй ийм мөн чанартай маа гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ бүхэн чинь яг энэ үг хэллэгнийл хязгаар энд харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо бидний энэ дээр яг энэ үгний асуудал гараад ирж байгаа. Биднүүсийн үгийн мөн чанар ийм одоо сарнишгүй, бутрашгүй ийм хоёргүй мөн чанартай маа гэж ярихаар энийг ийм бүтцэн нэг ийм цул юм байна гэж ойлгож болохгүй байхгүй. За ингээд өөрөөр жишээлээд үзэх юм бол яг огторгуй шиг. Огторгуй хуусан чанартай маш ойролцоо байхгүй. Тэгсэн мөртлөө хуусан чанар биш шүү дээ. Хуусан огторгуй бол хуусан чанар биш байхгүй. Маш ойролцоо. Тэгэхээр бидний одоо хизээч өөрчлөгдөшгүй одоо үл урвахын гэдэг шүү дээ. Хизээч өөрчлөгдөхөөргүй тэр мөнхийн тэр унган язгуурын бидний тэр мөн чанар чи юу юм бэ гэхээр л хуусан юм аа. За тэгвэл одоо нэг өөр байдлаар жишээ аваад үзье л та. Жишээлбэл одоо энэ ертөнцийн эзэнд итгэдэг Христийн шашинтнуудыг аваад үзэхэд тэрний эцсийн хамгийн дээдлийнх нь хамгийн эцсийнх нь хүн хинбэ гэвэл Jesus одоо ертөнцийн эзэн шүү дээ. Тэр хамгийн том эзэн, хамгийн сүүлийн босс нь тэр. Тэгээд тэр ингээл тамгаад арчих юм бол дуусаа. Та ингээд одоо там уу деваж нү гэд ингээд үнгүү аялна. Баргалжил тийм. Тэгвэл буддизмын хувьд энэ нь юу вэ гэх юм бол хуусан чанар. Хуусан чанар. Буддизмын хувьд туйлын мөн чанар эцсийн хариулт юу юм бэ гэхээр л хуусан юм. Тэгэхээр л буддизмд одоо том биш нэг өчүүхэн жижиг молекул олдоход л буддизм тал нь биш, баг зэрэг биш, тэр чигээрээ арилж алгуул шүү дээ. Нураад үнэ. Тэгээд бид 100% бүрэн төгс одоо delete гэдэг шүү дээ, тий. Тэр үе шиг ингээд байхгүй болно гэсэн үг. Тэгж магадгүй ч биш. Ерөөсө тов тодорхой. Тэр ингээл өртөсч үлдэхгүй арилж алгуулна. Буддизмд. Нэг жижигхэн өөрөөсөө бүтсэн ийм молекул атом олдчихвол юм бол. Тэгэд ингээд бүрэн дуусчихаар нөгөө энэ хичээлийн эхэнд ярьжсэн нөгөө 110 бот ганжуур данжуур тэднүүс вэ штэ. Тэр номуудыг чинь бүгдийг бид шатаах хэрэгтэй болно штэ. Магадгүй. Өөрөөр хэлбэл тэр бүхэн ямар ч хэрэггүй болно гэсэн үг. Юуны тулд тэр их ном байдгийг, юуны тулд энэ их лам хуврагууд байдгийг бүх юм ямар ч утгагүй. Буддизмын зүрхэн хуусан чанар штэ. Хүнээр аваад үзье л та. Хүний цээжийг онгойлгоод зүрхийн суглаад авчих юм бол тэр хүн амьд байхгүй үстэй. Яг л тэрнтэй адилхан. Буддизмаас хуусан чанарыг нь салгаад авчих юм бол зүгээр нураал үнэ.
За дараагийн асуулт. Энэ хоёрдмол үзэл, хоёргийн тэр барилдлага, энэ хоёрыг яаж ялгах юм бэ? Ингээд бидний бүх энэ систем хоёрдмол үзлэр ингээд төрцөн ингээд бүх юмыг хоёр талтай харж байгаа ийм тохиолдолд бид яаж тэрийг тэр ариун үзэгдлүүдээс ялгах юм бэ гэсэн асуулт байна. Би бусад гэд энэ салангад байж байгаа энийг биднээс яаж нэгэн мөн чанартай ийм хоёр салангад биш юм аа, ийм хоёргүй үзэл юм аа гэж бид яаж энийг мэдх юм бэ гэсэн асуулт байна. За ингээд энэ асуултыг одоо товчлоод энэ арай өөр маягаар орчуулах юм бол таны барилдлагч нь ийм ариун бус хоёрыг яаж ялгах юм бэ гэж байгаа юм уу? Эсвэл төөрөгдлийн үзэгдлийг төөрөгдлийн биш үзэгдлээс яаж ялгах юм бэ гэж байгаа юм уу? Тийм л асуулт юм шиг байна. За ингээд бидэнд одоо энэ юмыг төөрөгдөлтөөр тусгаж байгаа штэ. Бид юмыг төөрөгдөлтөөр тусгаж байгаа чинь эн чин дотроо бас хоёр янз юм. Нэг нь бол бид төрлөхөөсөө юмыг төөрөгдүүлж тусгадаг тийм төрчж байгаа. Хоёр дахь нь бид одоо өөрөө нэмж зохиогоод бүр илүү төөрөгдүүлж ингэж хардаг гэсэн үг. Тэгэхээр одоо би гэд нэг юм энд байна гэж би энэ бол би шүү гэд би өөрийгөө бид бариад байгаа энэ үзэл маань төрлөхөөсөө гэдэг нь энэ юм. Төрлөхөөсөө биднээс энэ бол би надаас гадна бусад гэж байна гэд ийм бодолтой төрчдөг. Энэ бол бидний төрлөхөөс заяасан төөрөгдөл. За ингээд энэс чин гадна бидэнд нөхцөл байдлаас шалтгаалаад өөр бас тийм төөрөгдсөн тусгалууд тусаад байгаа. Жишээлбэл энэ хүн намайг ингээд байна. Энэ хүнээс болоод би ингээд байна. Энтер гэдэг чинь бидний зохиомл төөрөгдөл энд гарч ирж байгаа. За ингээд тэр хүнд дуургүй байгаагаас ч болоод таны уур хүрэн өшөө дээрээс нь танд тэр хүн маш муу хүн, тэр хүн маш муухай хүн шиг санагдана. Энэ чинь одоо нөгөө зохиомл төөрөгдөл чи энэ юм. Тэгэхээр энэ ялгаа нь юу байна гэвэл бидэнд төрлөхөөсөө заяасан тэр төөрөгдөлт ийм ямар нэгэн нөхцөл хэрэггүй багаз хэрэггүй. Тэр угаасаа л бидэнтэй цуг төрцсөн. Тэгэл үргэлж тэнд би гэдэг бид барих үзэл үргэлж байж идэг. Энэ бол би. Энэ чинь би. Энэ бол минийх. Тэр үзэл үргэлж байж идэг. Харин одоо энэ хүн над ингээд байна, тэр хүн над тэгээд байна, ингэж миний уурыг хүргэж, миний шунлыг хүргэж гэдэг чинь одоо нөхцөлтмөл тийм төөрөгдөл. Тийм тусгал болчих. Тэр тодорхой нэг нөхцөл хэрэгтэй байна. Тэр нөхцөл бол үргэлж байна. Үргэлж олдно тийм нөхцөл. За ингээл одоо гарын дор энэ нөхцөл байдлууд бол хаа сайгүй үргэлж босч ирж идэг. Энэ бэлэн байж идэг. Ийм учраас энэ нөхцөлтмөл зохиомл төөрөгдлөөс бид ангижрах маш хэцүү. Тэгээд энийг эн чин төөрөгдөл шүү гэж тухайн үед нь таних маш амаргүй. За тэгвэл энэ одоо хичнээн амаргүй ч гэсэн биднээс дадлага бяцлаглынхаа хүчээр энийг бас дадуулж болно. Жишээлх юм бол хүн одоо ингээд таны уурыг хүргэхэд за энэ чин төөрөгдөл шүү. Энэ одоо миний уурыг хүргэж байгаа би уурлах гээд байгаа чин төөрөгдөл. Энэ бүхэн чин төөрөгдөл шүү гэд та тэрийгэ санаж чадах юм бол та бас уурлахгүй байж болох тийм бололцоо байгаад байгаа. Тэгэхээр үүний тулд танд энэ дадлага бяцлаглууч энэний тулд л хэрэгтэй байх нь шүү. Та тэр хүний одоо өөртөө загинж байгаа хандж байгаа тэр хандлагад нэг их шаналхгүй байх, дээрэс нь хариу уурлахгүй байх. Энэнд та өөрийгөө дадуулах шаардлагатай. Тэгэхээр хэн нэгэн хүн танд маш муу зүйл хийгээд хэн нэгэн хүн танд маш муу үгийг хэлээд таныг загнаад яадгийн байгаа маш их гомдоод уурлуулах, гомдоох ийм асуудал гаргахад
Энэ бол муу нөхцөл, яриа байхгүй муу нөхцөл шүү дээ. Ийм муу нөхцөл гарч ирэхэд би яах вэ? Би өвдөн, сэтгэл өвдөн, шанална, зовно. Тэгээд надад миний уур дүрлцэх юм бүрэн боломж тэнд ингээд гараад ирнэ. Магадгүй тэр бол маш магадлалтай. Тэгээд тэр уур хүрэхэд би таныг маш муу хүн, энэ бол маш муу хүн, энэ маш муухай хүн гэж тусах штэ. Тэгж тусах. Эн чин төөрөгдөл байхгүй. Тэгэхээр эгэлжирийн хүн бол ерөөсөө уурн дүрлцэл гарч ирэхэд маш магадлалтай. Хэрвээ та дадлага бясалгал хийдэг энэ талаар жоохон ч гэсэн ойлголттой хүн бол за энэ ингээд төөрөгдлийн тусгал шүү. Энэ нөхцөл байдал ингэж нөлөөлөөд би энэ хүнийг ингэж буруугаар шаал төөрөгдүүлж ингэж төсөөлж байгаа шүү, тусгаж байгаа шүү гэдгийг бясалгагч бүтээж туршлагатай хүн бол тэрийг одоо тогтоох бололцоод. Тийм бололцоо бас байгаа бидэнд. Юуны тулд бид энийг ингээд асуугаад, хариулаад, ярилцаад, хэлэлцээд ингэж байгаа билээ. Бидэнд тустай байхгүй юм чинь. Тэгэхээр ухаалаг хүн, өөрөөр хэлбэл дадлага бясалгал хийдэг хүн ийм нөхцөлд яах вэ гэх юм бол энэ бүхэн чинь ийм шүү, ийм очиртай шүү, ийм нөхцөл байдал нөлөөлж байгаа шүү. Зүгээр л ингээд өнгөрөөчхөө. Зүгээр л ингээд явуулчихаа. Тэрэнд өвдөхгүй, шаналхгүй байж чадах болох байхгүй. Өөрийгөө тийм болгож бид дадуулсан байх ёстой. Энэ нөхцөл байдал над нөлөөлж байна гэдгийг ойлгоцсон байхад та тэрэнд өвдөж шаналхгүй шүү дээ. Өвдөж зовхгүй шүү дээ. Зовж шаналхгүй байхгүй. Зовж шаналхгүй байгаа хүнд чинь уурн дүрлцэх тийм шалтгаан тийм байхгүй шүү дээ. За ингээд танд нөгөө хүндээ уурлахаа болжхоор таны нүдэнд тэр хүн эгэлжирийн л хүн шиг харагдана. Тийм муухай, тийм муу хүн шиг харагдахаа болчих шүү дээ. Энд бүхэн бол зүгээр л тусгал, таны сэтгэлийг ингэж тусгаж аваад байгаа. Төөрөгдүүлж тусгаж аваад байгаа. За энийг мөн заавал ийм сөрөг тохиолдол биш, эерэг тохиолдлоор ч гэсэн бодож үзэж бас болно. Жишээлбэл хэн нэгэн хүн танд та яасан сайхан үг хэллээ. Таныг баярлууллаа гэж бодъё л д. Энэ чинь сайн нөхцөл үст. Сайн нөхцөл гараад ирлээ шүү дээ. Энэ хүн намайг магтчууд сайн гэсэн үү? Сайн л гэж хэлэх шиг болох юм. Тийм биш дээ. Зөндөө олон хүнтэй уулзж исэн тань шиг сайн хүн хараагүй гэж хэллээ шүү дээ, тий? Та бүр жирийн нэг сайн хүн биш. Та сайн хүмүүс дотроо бүр хамгийн дээдл нь та биш дээ гэж хэллээ шүү дээ. Энэ ч маш сайн нөхцөл надад үүсчлээ шүү дээ. Одоо би яах вэ? За ингээ сайн нөхцөл үүсчихээр би яах вэ? Би аз жаргалтай болчих шүү дээ. Би жаргаад эхлэхээр чинь би яах вэ гэхээр таныг би сэтгэлдээ энэ яасан сайхан хүн бэ гэж тусгаж аавна үстэй. Ямар үсгэлэнтэй, ямар сайхан хүн бэ? Би тэр хүнийг маш сайн хүн болгож хараа зогсохгүй, би тэр хүнийг маш үсгэлэнтэй болохыг анзаарч эхлэв шүү дээ. Тусгаж эхэлнэ. Энэ ч гэсэн төөрөгдөл. Тэгэхээр та бүхэн харж байгаа биз? Энэ ерөөсөө л ийм тусгалууд, нөхцөлтмөл тусгалууд. Бүгдээрээ төөрөгдөл. Энэ нөхцөл ямар байна? Тэрнээс шалтгаалаад бидний сэтгэл тусгаж аваад байгаа. Эдгээр нөхцлүүдээс бид ангиж ирч чадахгүй шүү дээ. Энэ нөхцлүүд бол ерөөсөө л ингээл өдөр тутам байнга гарч ирж байна. Эдгээр нөхцлүүдээс бид ангиж ирч чадахгүй. Тэгтээ тэдний нөлөөнөөс нь харин өөрийгөө хамгаалж бий чадна шүү дээ. Нөлөөнд нь тэгтлээ автахгүй, тэгтлээ гомдохгүй, тэгтлээ шаналхгүй, тэгтлээ баярлахгүй, тэгтлээ хөөрөхгүй тийм байж бий чадна шүү дээ. Хүсэх юм бол. Энэ тэгтээ маш бүдүүн хэлбэрийн сэтгэлийн хөдөлгөөнүүдийн тусгал баггүй. Тэгэхээр чин энийг
эдгээр нөхцлүүдийн нөлөөнд бид автахгүй байхын тулд заавал хуусан чанарыг онох албагүй. Яг энэ төвшөнд энэ өдөр тутмын тохиолдол болгонд бидэнд хуусан чанарын хэрэг байхгүй. Харин бидэнд одоо нөгөө хамт төрсөн одоо төрлөхөөс заяасан тэр төөрөгдөл биш үү? Бид барих уу? Би бабасад гэсэн. За тэрэнд бол одоо шал өөр арга хэрэгтэй. Энийг та хаанаас ч суралцаагүй, эн чин тантай хамт төрсөн байхгүй. Дээр чин энэ маш нарийн хэлбэр гэсэн үг. Маш сэтгэлийн нарийн хэлбэрийн гүнд суудсан байж байгаа. За тэрнээс ангижрахын тулд бид үнэхэрийн хуусан чанарыг онох хэрэгтэй. Бидний энэ өөрөөс зурах сэтгэлд ямар ч нөхцөл байдал хэрэггүй. Ямар ч нөхцөл бүрдэх шаардлага байхгүй. Бидэнд энэ төрлөхөөс заяасан энэ төөрөгдөлт бид барих уу маань маш гүнзгий, маш нуугдмал далд байдалтай байгаа. Энийг мэдэх нь бити хэл, энийг таних амаргүй. Тэр энээс чөлөөлөгдөх нь байтугай заяа. Энээс бид чөлөөлөгдөх нь байтугай. Энийг бид олж харахад хэцүү. Олж харах байтугай энийг бид таних хэцүү гэдэг шүү дээ. Байна гэж таньж чадахгүй байгаа юм чинь яаж тэр чөлөөлөх тухай ярьсны ч хэрэг байхгүй шүү дээ. Тэгээ энэ үнтэй харьцуулах юм бол нөгөө нөхцөлтмөл төөрөгдлийг нь болохоор таньж болж шүү дээ. Тэр ил хамаагүй илүү илэрхий учраас тэрийг бид харж бол чинь бас яг цаг тухайд нь таньж бас болно. Тэгэхээр бидэнтэй цуг төрсөн тэр төөрөгдөл маш гүнзгий, маш далдаар зогсохгүй өөрөглж юмыг хоёр талтай тусгаж идэг. Тийм юмыг хоёр талтай авч үзээд идэг. Тийм үзэлтэй, төөрөгдмөл үзэлтэй төрдөг байна шүү дээ. Энэ хоёртмал үзлийг бид тэр талаар ойлгож болох юм. Бид тэр талаар бодож болно. Бид тэр талаар дүрсэлж болох юм. Тэгвэл бид хизээч энэс чөлөөлөгдөж чадахгүй. Яг энэ төвшөнд одоо байж байгаа энэ төвшөнд энэ хоёртмал юмыг хоёр талтай авч үзэж байгаа. Энэ үзлээсээ бид хизээч чөлөөлөгдөж чадахгүй. Бидэнд тэрнээс чөлөөтэй байдаг нэг ч хорон байхгүй гэсэн үг. Зүгээр ирээдүйд хизээч чөлөөлөгдөхгүй гэж байгаа юм биш үү? Бидэнд тэрнээс тэр хоёртмал үзлээс чөлөөтэй байдаг нэг ч хорон байдаггүй маа. За тэгэхээр л энэ хоёрыг чинь одоо төрөлхийн нисванес, олдмол нисванес гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ төрөлхийн нисванесаас яаж бид ангижрах юм бэ гэхээр л хуусан чанарыг онох хэрэгтэй маа. Өөр арга байхгүй. За ингээд энэ хоёртмал үзлээс л бид ангижрчих юм бол бусад бүх төөрөгдлүүд тэрийг дагаад арилжна. Бүгд арилжна. Нэгд нэгэнгүү. Тэгэхээр энэ хоёртмал үзлээс яаж салах юм бэ гэхээр хуусан чанарыг онох хэрэгтэй маа. Тэгэхээр бидний энэ одоо нөхцөлтмөл энэ төөрөгдөл чинь ерөөсөө л одоо цэрэг айрам л гэсэн үг шүү дээ. Цэрэг айрам. Танилуу ингээд тал талаас чинь дайрч идэг ийм айрам цэргүүд дайрч ийна л гэсэнтэй адилхан. Та тэрний тэр эзнийг нь, хааныг нь, ноёныг нь устгаагүй байсан цагт хизээч барагдахгүй. Та тэднүүсийг алаад энэ нөхцөл гэдэг юм чинь сайн нөхцөл, муу нөхцөл, сайн нөхцөл, муу нөхцөл цаг үргэлж өдөр болгон, сар болгон, жил болгон зогсоочлоогүй тал талаас ургаж идэг байхгүй. Энэ нөхцлүүдийг та барна гэж байхгүй. Тэгэхээр та байнгын байлдаантай. Байнга л байлдаастай тийм л байдалтай байна гэсэн үг. Энэ дайныг та зогсооё гэх юм бол, энэ дайнд ялъя гэх юм бол тэр цаад эзнийг нь, захирагчийг нь, тэрийг нь л олж дарах хэрэгтэй байна шүү дээ. Тэгж байж л энэ цэрэг айрмууд тараад алга болно. Гэр гэртэй харьцгаана.
За ингээд одоо дахиад нэг асуултанд хариулъя. Дараагийн асуулт энэ миний ухаан санаанд үнэхээр багтахгүй байна. Би гэж байхгүй, бусад гэж байхгүй гэж, би ба бусад гэж байхгүй маа гэж би яаж энийг ойлгох юм бэ гэсэн асуулт байна. За би ингээд би гэж байхгүй, бусад гэж байхгүй гэж би хизээч заагаагүй. Тэгээ би ч гэж байхгүй, бусад ч гэж байхгүй бол бидэнд зовоод авах юм юу вэ? Юунд бид зовоод байгаа? Тийм биз дээ. Би ч гэж байхгүй, бусад ч гэж байхгүй, хинч ерөөсөө энэ орчлон дээр байдаггүй юм бол юундаа бид санаа зовоод байгаа. Тийм байдаг бол юугаа бид суралцаад, юугаа бид дадуулаад байгаа. Тэр бүхэн байдгүй л бидэнд энд ингээд ярилцж хэлэлцэгч зүйл байхгүй болчих шүү дээ. Тэгэхээр энд юу гэж ярих гээд байгаа юм бэ гэвэл өөрөөсөө бие дааж бүтсэн бие гихч алгаа гэж яриад байгаа. Тэнд ч гэсэн өөрөөсөө бие дагаад бүтсэн бусад гэд хүмүүс байгаа юм бишээ. Бидний энэ биед барих ус сэтгэл яг оюунаар биднес би гэж байхгүй гэсэн, бусад ч гэж байхгүй гэсэн, одоо өөрөөсөө бүтсэн би гэж байхгүй гэсэн гэд ингэж бид ойлгож иж болно. Бид тэгж ярьж иж болно. Бид тэг төсөөлж иж болно. Тэгэхдээ бид өдөр тутмынхаа амьдралд яг өөрөөсөө бүтсэн би байгаа юм шигээр мэдэрдэг. Бид өөрийгөө бүтсэн би байна гэж мэдрээ зогсохгүй бид тэрийгэ тойруулаад бүх юмоо гэр орон улс орноо ингээ байгуулчихдаг. Бидэнд тэр үзэл нь байгаад байдаг байхгүй юу? Би гэсэн энэ үзэл нь байгаад байдаг. Оюунаар биднээс эн чинь өөрөөсөө бүтээгүй маа гэд ойлгож илооч гэсэн тэр үзэл бидэнд нэвч шингэсэн байж идэг. Тэгэхээр энд байж байгаа энэ би гэдэг чинь юу юм бэ гэвэл харилцсан хамаарч харагдж байгаа би. Энд байж байгаа тэр бусад гэдэг чинь юу юм бэ гэвэл харилцсан хамаарч шүтэн барилдаж харагдж байгаа бусад юм аа. Бид бүгдээрээ харилцсан хамаарч оршиж байгаамаа гэдгийг үнэхээр ойлгосон цагт таны сэтгэлийн гүнээс чинь хайр ундраад ирдэг. Хайр ундрна аяара жамаараа. Энэ чинь бидний өгийн мөн чанар бол хайрын мөн чанартай. Тэр нь ундарч байгаа. Хайр гэдэг чинь зүгээр нэг дуунд байдаг, шүлгэнд байдаг, хүүхүү хаахаа хийдэг, хүмүүсийн ярианд байдаг. Тийм зүйл биш шүү дээ. Хайр гэдэг чинь маш гүнзгий суурьтай. Маш гүнзгий суурьнд үндэслэсэн байдаг. Тэгээд бидний энэ хайрыг дадуулж байгаа ч гэсэн бид үнэхэрийн харилцсан хамаарч оршиж байгаа юм бол хайрыг бид дадлага болгохоос шүү ямар ч арга байхгүй. Гарцаа байхгүй. Хэрвээ төсөөлөд үзэлтэй хизээ нэгэн цагт хэн нэгэн хүн бид ингэж харилцсан хамаарч оршдоггүй юм а гэдгийг баталчих юм бол тэгвэл хайрыг дадлага болгох нь буруу зам болж хувирна. Зөв зам биш, буруу зам болж хувирах нь шүү. За ингээ хайрыг дадлага болгоно гэж ярихад амархан хийхэд хэцүү. Тэгтэл энээс өшөө ямар ч арга байхгүй. Уучлаарай. Үнэхээр бид одоо энийг дадлага болгохоос өшөө ямар ч арга байхгүй маа. Хайрыг дадуулна гэдэг амар зам биш. Энэ бол амар арга биш. Энэ амархан дадлага биш. Тэгтэл бидэнд энээс өшөө арга байхгүй маа. Ямар ч гэсэн одоогийн байдлаар энээс илүү дээр зам гэж олдохгүй байна. Тэгэхээр хизээ нэгэн цагт хэн нэгэн хүн бид чинь харилцсан амаарч оршдоггүй юм биш үү гэдгийг нотлоод гаргаад ирэх юм бол тэр цаг мөчид бид хайрыг дадуулахаа зогсох ёстой. Яг тэгвэл ашиггүй. Биднээс энэ хайрыг чинь хайр нэгүслийг бид яагаад
дадуулдаг юм бэ гэвэл бид дуртай болохоор тэгж байгаа юм биш. Бидэнд таалагддаг болохоор дадуулж байгаа юм биш шүү дээ. Бидэнд өөр зам байхгүй, бидэнд энээс дээр зам олдоогүй байгаа учраас бид дадуулж байгаа юм шүү дээ. Тиймээс биш бид чинь зүгээр л нэг сайн хүн болохгүй л сайн хүн гэж хэлэгдэх гээл хайр инэрлийг дадуулаад байгаа юм биш шүү дээ. Бурхан багш тэгж зарилгалсан болохоор биднээс дадуулаад байгаа юм биш шүү дээ. Бурхан багш хэлсэн юм аа. Тэгэхээр бид дадуулах ёстой. За энэ бол сайн шалтгаан мөн. Тэгтэл хангалттай биш. Бусад хүмүүс хайрыг дадуулаад би ч гэсэн хайрыг дадуулмаар байна. Энэ хангалттай шалтгаан мөн. Энэ сайн шалтгаан мөн. Тэгтэл хангалттай биш. Хүн болгон л хайр инэрлийг дадуул гэж яриад ахын энэ чинь их сайн зүйл юм байна. Энийг дадуул яг сайн шалтгаан мөн үү? Хамаг бурхад байцаадва хайр инэрлийг дадуул гэж одоо шагшин магтаад байгаа. Энэ ч гэсэн сайн шалтгаан мөн үү? Тэгтэл хангалтгүй маа. Тэглээгээд л эн чинь хичнээн сайн шалтгаан байгаад хангалттай гүд одоо сайн шалтгаан. Одоо ёстой нөгөө сарнишгүй, бутрашгүй, няцаашгүй тийм шалтгаан байж чадахгүй штэ. Яагаад хайрыг дадуулж байгаа? Та дуртай байна уу? Дуургүй байна уу? Ялгаа байхгүй. Бид чинь хайранд түшиглэж оршиж байгаамаа. Бид чинь харилцан хамаарч оршиж байгаамаа. Яах чарга байхгүй. Энэ бол жам ёс. Нэг хүнийг хайрлана л гэдэг амаргүй штэ. Хамаг амьтныг хайрлана гэдэг амаргүй байлгүй яах вэ? Энэ бол амар хэлбэр зүйл биш. Гэхдээ уучлаарай. Бидэнд энээс шүү ямар ч арга байхгүй. Хайрыг дадуулахад амаргүй маа гэдэг чинь хайрыг битгий дадуулаа гэсэн үг биш. Хайрыг битгий дадуулах шаардлагагүй байна гэхэд хангалттай шалтгаан болж чадахгүй юм аа. За ингээд үгээр асуулт хариулт өндөрлж байна. Одоо бид энэ нэгэн өсөх судрынхаа төгсгөлийн хэдэн үгийг хэлье. За ингээд энэ судрын лүнг энэ хичээлийн эхэнд та бүхэн хүртсэн. Тэгээд одоо энэ судраа ингээд дадлага бясалгал болоод явах юм бол маш сайн. Танд маш ажил амьдралд чинь ашигтай. Тэгээд буян чуулга нэгч ариун хураах болно. За ингээд дараа нь би бас өөр судрыг ч гэсэн та бүхэнд ингэж тайлбарлаж зааж ярих тийм сонирхолтой байгаа. Тэгэхээр энэ буддизм гэдэг энэ авгаа том зүйлийг тэр чигээр нь тархинда багтаах гэж оролдох шаардлага байхгүй. Тэр чигээр нь нэгэнгүй бүгдийг судлах гэж оролдох шаардлага байхгүй. Ямар ч ихсэн зах зугаас нь нэг юмыг ч ихсэн бид нэлээд сайн гүнзгий мэдээд авах нь маш зүгээр юм аа. Тэгэхээр энэ буддизм гэж юм авгаа зүйл учраас заавал бид тийм одоо маш ээдрээтэй, маш амаргүй, маш хэцүү тийм байдлаар энийг дадуулах шаардлага байхгүй шүү дээ. Бид энгийн байдлаар ч гэсэн энийг дадуулж болох юм аа. За ингээд төгсгөлд нь одоо энэ судрыг би та бүхэнд дахин нэг удаа сонсгоё. Shiraji Parvata Shama Yaki Jigma Jiv Shawa Yam Chimo Shiraji Parvata Shama La Shao Tsar Narki Daka Tua Tu Jima Chumden Di Jaruka Shirpo Pura Gelong Genden Jimbo Jatra Shetan Jasam Bat 像这个生活些，他这个忙，他是的这个
Di ce jundin di ce dan den ba ganga olan de ke ji kar zart ganga wa shira ji paror de shim yeke chigma ji shawan de simchen nama pimba dang di shir zong shik dar no, sorry. I think I'm saying Om, isn't it? Okay. Jumdin Diji Dirki Ji Kaya Zawa Setang Dimba Dunga Yelon Teta Shanchu Xinhua Qinbu Teta Tanji Ji Paro De Xinpa Ji Se Dozhen Yan Ran Jumdin Diji Songwa Lang Humbar Do Do Devjin Shihua Tamji Ji Yim Shirav Ji Paro De Xinma Iki Jigma Ji Shawa Zokso. За ингээд энэ судрыг энэ удаахнаар уншаад өгөөч гэсэн хүсэлт байсан учраас одоо багш энийг уншлаа. За ингээд надад энэ одоо сайхан судрыг тайлбарлах юм бололцоо олгосон та бүхэнд баярлалаа. За энэ хичээлийг сонссон та бүхний буйнд мөн даган байсаа. Миний дараагийн хичээлийг одоо тухлан сонсоорой гэж хүсэж байна. За ингээд хоосон чанарын сургаалыг та бүхэн цаашид гүнзгийрүүлэн судлаарай. Далай багш бараг худалч хүнд 7 өнөг болгон шинэ хичээл заадаг. Хоосон чанарыг бол маш олон удаа заасан. Тэр бол ямар ч үн төлбөргүй тийм хичээл одоо онлайнаар байдаг аа. За тэгээ өшөө хоосон чанарыг зааж байгаа олон багш нар байгаа. Тэдгээрийн хичээлийг мөн та бүхнийг олж үзээрэй гэж би захимаар байна. За ингээд энэ удаагийнхаа хичээлийг төгсгий. Та бүхэнд баярлалаа.